За олон гишүүнд хуваах үйлдэлээр энэ маань ийм адилхан үүсэж байгаа үлдэгдлийг болоорой. Энэ өөрөөр 2x кубээс хасах нь x нэмэх нь 52 маань x-тэй нэмэх нь 3-ыг үржих нь 2x квадрат хасах нь 6x нэмэх нь 17 нэмэх нь 1 гэсэн адилхан үүсэж байгаа үлдэгдлийг болоорой гэж. Тэгэхээр үлдэгдэл нь 1 гэсэн үг. За дараагийнх нь энэ олон гишүүнтийг энд хуваахад гарах үлдэгдлийг болоорой гэж. X-ийн 4-ийг x-ийн квадратаар нэмэх нь 2x хасахныг хуваагаад гарах үлдэгдлийн бол. За тэгэхээр x-ийн 4-ийг бүгдээ хэдээр үржүүлэх вэ? Тэгэхээр x-ийн квадратаар үржүүлэх юм байна. За нэг жоохон зайтай авч. X-ийн 4-ийг шүү дээ. За x квадратаар гурван ингэ үржүүлж шүү дээ. X-ийн 4 дараа нь ингэж үржлээ, дараа ингэж үржлээ. Тэгэхээр нэмэх нь 2x-ийн куб хасах нь x-ийн квадрат. За хасна. Тэгэхээр хасгаал задлан гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хураагдаад хасгаал задлан ч манай энэ хоёр маань хасах 2x куб нэмэх нь x квадрат болж байна. За тэгэхээр хасах 2x-ээр үржүүлнэ. Өөрөөр энийг юугаар үржүүлээд хасах 2x куб гарах вэ гэсэн үг. За хасах 2x-ээр үржүүлэхээр хасах 2x-ийн куб хасах нь 4x квадрат нэмэх нь 2x. За хаслаа. Хасгаал задлахаар математикийн хураагдаад хасгаал задлж байгаа юм чинь энэ маань нэм болж штэ. Тэгэхээр 5x квадрат 2x нь хасах 2x гэсэн. За одоо 5x квадрат гарахын тулд 5-аар үржүүлнэ. Тэгэхээр энэ маань 5x квадрат нэмэх нь 10x хасах нь 5. За хасгаар мөн хасгаал задлаад ихнэр мөн хураагдаад нэмэх хасах 2x-ээс хасах нь 10x буй хасах нь 12x хасхасхыг нэмэх 5. За ингээд үлдэгдэл нь энэ ахнаа гэсэн үг. За 13. Энэ олон гишүүнтийг энэ олон гишүүнт хуваагаад гарах ноогдурыг олгоё. Тэгэхээр x-ийн куб дээр нэмэх нь 2x квадрат хасах нь 16x нэмэх нь 3-ыг x-ээс нь 3 хуваагаад гарах ноогдурыг олоо гэхээр бүгдээрээ x-ийн квадратаар үржүүлэх. Тэгэхээр x-ийн куб хасах нь 3x квадрат. За хаслаа. Хасгаал задлж байгаа учраас энээр хураагдаад энэ маань нэмэх болчихно. Тэгэхээр 5x квадрат хасах нь 16x. За тэгэхээр нэмэх нь 3. x-ийг одоо би 5x-ээр үржүүлж. Тэгэхээр энэ маань 5x квадрат хасах нь 15x. Хасгаар x квадратд нустаад хасхыг нэмэх 15 болчихно. Тэгэхээр хасах 16-д нэмэх нь 15 хасах 1x. За тэгээ хасах 1-ээр үржүүлэхээр хасах x хасхыг нэмэх 3. За ноогдур олон гишүүнд гэдэг маань энэ хэсэгтэй. За тэгэхээр энийг суулгах. За дараагийнх нь энэ олон гишүүнтийг энд хуваахад ноогдур нь энэ үлдэгдэл гардаг гинэ. За нэг p-г олон гишүүнтийг x-ийн квадратыг нэмэх нь нэгт хуваахад ноогдур нь 3x-ээс ханыг гараад үлдэгдэл нь x-тэй нэмэх нь 3 гарсан p-г олон гишүүнтийг олоорой. Тэгэхээр энийг хаалтан задлаад үржүүлж. Тэгэхээр 3x-ийн куб хасах нь x квадрат нэмэх нь 3x хасах нь 1. Тэгээ нэмэх x нэмэх нь 3. Тэгэхээр эндээс 3x-ийн куб хасах нь x-ийн квадрат энэ нэрийг нэмэхээр 4x тэгээд нэмэх нь 2. За тэгэхээр манай p-г олон гишүүнт юм ажээ. За энэ олон гишүүнтийг x-ээс ханыг хуваагаад гарах үлдэгдлийг бод. За энийг бүгдээр хялбархан олжлно. 5x кубээс хасах нь 10x квадрат нэмэх нь 17x хасах нь 7-г x-ээс ханыг хуваагаад гарах үлдэгдлийг олоо. Тэгэхээр бүгдээр x-ээс ханыг хуваахаар ямар нэгэн ax олон гишүүнт хоногдоод за би нэг зэрэгтэй хувааж байгаа юм чи үлдэгдэл нь зүгээр тоо гарна гэсэн үг. За тэгэхээр шууд хувааж болно. Эсвэл бүгдээр яаж болох юм гэсэн чинь энийг x-ээс ханыг хуваахад тэгэхээр энийг тэгтэн. Тэгэхээр x-ийн зэнийг болно доо. За нэгийг би энэ чи орлуулахаар за энэ хэсэг маань нэгийг тавихаар 5 хасах нь 13 нэмэх нь 17 хасах нь 7. X-д нэгийг болохоор энэ маань тэг болоод манай шууд үлдэгдэл гарчна гэсэн үг. За та нэгдүгээр шууд хуваажлах юм байна. Хоёрдугаар шууд нэгийг орлуулахад үлдэгдэл нь гарчнаа гэсэн үг. Тэгэхээр энийг хасгаар чинь 4 гараад 5 нэмэхээр 9 9-с 7 хасгаар 2. За нэмсэх алдаад идэх шүү тий 10 хасах 3 200 байна. Тэгэхээр үлдэгдэл нь 2 юм байна. За та манай p-г олон гишүүнд маань
4x-ийн 4 нэмэх нь ax квадрат нэмэх нь 11x нэмэх нь b олон гишүүнтийг x-ийн квадрат нэмэх нь x-ийн 2 олон гишүүнтэд хуваагддаг гинэ. За хуваагддаг гэхээр за ангид нэг олон гишүүнүүдэд үлдэгдэлнэ гэсэн. Ийм бол AB болоорой гэж. За тэгсэн чинь энэ олон гишүүнтийг бүгдээ задлаад утсан чинь x квадратаар нэмэх нь x-ийн 2-ыг тэгтээ тэнцвэхээр нэг шийднийг гарах юм байна. Хоёрдугаар шийд нь хас 2 гарч байна. Тэгэхээр энэ нь яаж задраад байгаа юм бэ гэхээр нэгдүгээр шийд нь 1 юм чинь x-с ханаг, хоёрдугаар шийд нь x-с хасах нь хас 2 гэхээр нэм 2 болоод өрчих нь ax гэж задарч байгаа гэсэн. Тэгэхээр өмнөх хөдөлгөөг бүгд ашиглавал энийг тэгтэнцгээр x101 энийг тэгтэнцгээр x100 хас 2. За тэгэхээр үргэлж нэгийг бодлохоор энэ ч 0 болчихно. Бас хас 2-ыг болохоор 0 болчихно. Үргэлж манай энэ нэмэх нэг хас 2 манай энэ тэгшний шийд гэсэн үг. Тэгэхээр нэгийг борлуулсан ч хас 2-ыг борлуулсан ч тэг гарах ёстой гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээ нэгийг орлуулъя. Энд дээр нэгийг тавихаар 4 дээр нэмэх нь а, нэмэх нь 11, нэмэх нь b энэ тэг болчихно. За хас 2-ыг тавья бүгдээ. Хас 2-ыг тавихаар 4-ийг хүчин хас 2-ын 4 дээр чинь 16, хас 2-ыг тавилаа 4а, хас 2-ыг тавихаар хас 22 нэмэх нь b гэсэн чинь тэг гарч байна. За эндээс AB болно гинэ. За энэ хоёрыг нэмэхээр A дээр нэмэх нь B-ийн тэнцүү хас 15, эндээс 4A дээр нэмэх нь B маань чинь 64 болоод хас 22 нэмэх 2 64 тэнцвэрийн хойш гаргана. За тэгэхээр манайх ямар тэгштэй болж байгаа гэж AB-ийн нийлбэр нь хас 15, 4A дээр B-г нэмэхээр хасах 42 зөв. За одоо хооронд хасчихаар А-гаас 3А гэсээр хасах 3А B-нүүд нураадна. Тэгэхээр хасж байгаа юм чинь хасхыг нэмэх болчихно. Эндээс хасах 3А тэнцүү. За 42-оос 15-ыг хасахаар хэд гарах вэ гэхээр 42-оос хасах нь 15 байж тэ 27. За тэгэхээр эндээс А маань хасах юм биш. Тэгвэл AB-ийн нийлбэр хас 15 юм чи манай B-ийн эндээс хасах 6 л шүү дээ харах нь тий. Тэгэхээр AB-ийг бол гэсэн тий. За дараа нь энэ алдан гишүүнд x-тэй нэмэх нэгт хуваагддаг. За энэ ч хуваагддаг гэхээр юу гэсэн үг гэсэн чинь 8x куб манай p-г алдан гишүүнд маань нэмэх нь ax квадрат нэмэх нь bx хасах нь 1. X-тэй нэмэх нь нэгт хуваагддаг гэж x-тэй нэмэх нь гэсэн үргэлжлэн байгаа гэсэн. Харин p-г алдан гишүүнтийг 2x-тэй нэмэх нь нэгт хуваахад ax квадрат нэмэх нь bx хасах нэг байгаа шүү дээ. Энийг 2x-тэй нэмэх нь нэгт хуваахад нэг олон гишүүнд оногдоод үлдэгдэл нь 1 гардаг бол AB тунгалж байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийг бүгд юу гэж ойлгож болох вэ гэхээр энийг тэгтээсэхээр x тэнцүү хасах 1 гарч байна. Тэгэхээр энд хасах 1-ийг орлуулахад шууд 0 гарна буюу манай хасах 1 энэ чинь шийд гэсэн үг. За хасах 1-ийн хөвч хасах 1 А хүч нь хасах 1-ийн квадрат 1 хасах 1 ингээ орлуулсан чинь 0 гарч байна. Хоёрдугаарт энийг тэгтээсэхээр x тэнцүү хасах 2-ны 1 гарч байна. За хасах 2-ны 1-ийг орлуулахаар за энд орлуулчих. 8-ыг үрчиг нь хасах 8-ны 1 хасах 2-ны 1-ийг тавихаар 4-ний 1 хасах нь 2-ны 1b ингээ орлуулсан чинь энэ хэсэг нь тэг болоод үлдэгдэл нь 1 гарч ирнэ гэсэн үг. За ийм байх AB болно. Тэгэхээр энэ маань хасах 8 дээр нэмэх нь А, хасах нь B, хасах 1 тэнцүү, хасах 1 дээр 4-ний 1 А-г нэмээд 2-ны 1 B-г нэмсэн 2 тэнцүү нөгөөд шиг гаргана. За эндээс AB-г ялгаад авчи. Тэгэхээр А-гаас нь B маань 9 тэнцүү байна. Энэ болохоор 4-ний 1 А, 2-ны 1 B нь хоошоо гараад 3 тэнцүү байна. За тэнгууд энийг B 4-т үржүүлэхээр А-гаас нь 2B энэ 12 болчихно. А-гаас нь B-ийн тэнцүү 9. За хооронд хасчихаар А-нууд нь устдаад нэмэх B хасж байгаа шүү. Тэгэхээр эн чинь хас 2B-гээс хасахын нэмэх 2B. 9-өөс 12-ыг хасгаж хасах 3. За B-г оцомжинд орлуулахаар А дээр нэмэх нь 3 тэнцүү 9 болоод А-н тэнцүү 6 юм байна. За ингээд А2 болсон. AB болгосон тийм. За 18 энэ олон гишүүний нэг хуваагч нь x-тэй нэмэх юм.
нэг хуваагч нь гэдэг чи юу гэсэн үг гэхээр гэдэг маань 7ax-тэй нэмэх нь 4a болон гишүүнтэй нэг хуваагч нь x-тэй нэмэх нь аваач. X-тэй нэмэх нь хуваагддаг гэсэн. Тэгэхээр юу гэхээр нэг хуваагч юм бол энийг тэгтээ тэгэхээр x тэнцүү хасгаа маань магадгүй шид гэсэн үг. За энэ чинь хасгаагаа орлууллаа. Хасгаагийн хөв 4-ийг үрчиг нь хасгаагийн квадрат нэмэх нь 7а үрч нь x-ээр хасах а нэмэх нь 4a тэгсэн чинь тэг гарч байна гэсэн үг. Ийм байхаг болох юм биш. Тэгэхээр хасах а-гийн хөв а квадрат чинь болохоор тэгшимч нэм болно. Хасах нь 7a-гийн квадрат нэмэх нь 4a тэнцүү тэг. За тэгэхээр эндээс хасах а-гийн хөв хасах нь 3a-гийн квадрат нэмэх нь 4a тэнцүү тэг. За хасах а калнаас гарчхаар а-гийн квадрат нэмэх нь 3a хасах нь 4 болж байна. За үржүүр нь тэг чинь тос бүр нь тэг а тэнцүү тэг эсвэл а квадратыг нэмэх нь 3a хасах нь 4 тэнцүү тэг. Тэгэхээр нэгдүгээрт манай а 0 юм байна. Хоёрдугаарт манай а маань нэмэх 1 ба хасах 4 юм байна. За энийг би шууд яаж мэдчихвэ гэхээр энэ нэрийг үржүүлэхээр хасах 4 байна. Энэ нэрийг нэмээд нэмэх 3 хасах 3 энэ эсрэгээр хоор би энэ чамаар биелж байна. Тэгэхээр а болгоцсон байсан те ингээд 3 шидтэй. За дахиад нэг хараад. За 19 болохоор энэ функц y задардаг бол a b c болоорой гэж. За тэгэхээр бүгд f от x-ийг 4x квадрат нэмэхээр 12x хуваах нь x-тэй нэмэх нэгийг үрчиг нь x-с 3-ын квадрат. За тэгэхээр энд маань а хуваах нь x-тэй нэмэх нэг өшөө x-с 3. Одоо бол x-тэй нэмэх нэг гэсэн үг маань хамгийн ихтэй нэг зэрэгтэй. Энэ маань квадрат зэрэгтэй учраас нэг зэрэгтэйгээс би квадрат зэрэгтэй хүртэл бичиж чинь тий. За шугам болон шугамын илэрхийллийн квадрат ер нь n зэрэгтэй байх үед манай хүртүүд ирэх нь ийм их сул тоо. Гэхдээ ийм байх а b c болно гэсэн үг. За тэгэхээр одоо ижил хоёр байна. Тэгэхээр энд юу гэсэн x-с 3-ын квадратыг өгнө. Энд юу гэсэн x-тэй нэмэх нэгийг x-с 3-аар өгнө. Энд юу x-тэй нэмэх нэгийг өгнө. За одоо ижил хууртай болгоцсон чинь бүгдээрээ манай илэрхийлэл маань юу төдсөн гэж а гүрчих нь x-с 3-ын квадрат. b гүрчих нь за нэг өвчлөө задлж x квадрат нэмэх нь x хасган 3x гэхээр хасган 2x хасган 3. Нэмэх нь cx нэмэх нь c. За тэрэндээс 4x квадратаар нэмэх нь 12 тэнцүү а гүрчих нь x-ийн квадратаас хасган 6x нэмэх нь 9. Нэмэх нь b гүрчих нь x-ийн квадратаас хасган 2x хасган 3. Нэмэх нь cx нэмэх нь c. За энэ хоёр тэнцүү гэхээр одоо бүгдээрээ арга илэрхийллээ. За x квадратуудаар нэг ялгач. Эндээс a нэмэх нь b. За би хаалтаа задлсан гэж шууд тавьчлаа шүү. За x-тэй нэг ялганаа. Тэрний яах юм гэсэн эндээс хасах 6 гарч ирнэ. Арихаас нь хасах нь 2b гарч ирнэ. Сүүлийнхээс нь нэмэх нь c. Эхнийхээс нь хасах 6a шүү дээ. За одоо сул тооны дings 9a ингээ 9a хасах нь 3b нэмэх нь c. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь маань x квадратын өнгөц 4 бод энэ 4 гэсэн. Манай энэ урд x-тэй гишүүн байхгүй. Тэгэхээр тэг гэсэн үг. Сул тоо маань эндээс 12 тэнцүү байна. Ийм байх a b c-г олно гэсэн үг. a b c-гийн нийлбэрийг олоорой гэсэн юм байна шүү. За тэгвэл одоо бүгд а b-ийн нийлбэр бол 4 юм байна. Хасах 6a-гаас нь 2b нэмэх нь c-тэй юм байна. Харин 9a-гаас хасах нь 3b нэмэх нь c 12 юм байна. За эндээс a b c-ийн нийлбэрийг олгож байна. Ер нь бол a b-ийн нийлбэр 4 гэдэг өгсөн л дөө. Тэгэхээр одоо c-г болоход анхаартай гэсэн юм байна шүү дээ. За тэгэхээр нарын 2-оос хооронд хасаа c-нүүд ураач. За хасах 6-аас хасах нь 9 гэхээр хасах 15a. Хасах 2b-гээс хасахын нэмэх 3 чинь нэмэх b. C-нүүд нурагч нь 0-оос 12x хасах 12. Тэгэхээр хасах 15a дээр нэмэх нь b хасах 12 юм байна шүү дээ. a b-ийн нийлбэр маань 4 юм байна шүү дээ. За хооронд хасахаар хасах 16a хасах нь 16. Тэгэхээр манай а чи явж ирнэ юм байна.
А 1 юм болно шүү дээ. Бүгд А Б нийлбэр 4 гэсэн юм чинь B маань 3 юм байна. За одоо тэгвэл C-г олъё гэхэд энд орлуулж байгаа. За одоо бүгдээрээ энд C-г орлуулнаа. Тэгэхээр яасан гэсэн чинь хасах 6 А гэдэг нэг хас 2 Б гэх нь 3 нэмэх нь С үздэг. Тэгэхээр С чинь хасах 6 хасах 6 гэхээр 12 болох юм шүү дээ. Тэгээ миний эцсийн зорилго юу вэ гэж А Б цогрын нийлбэр А Б-ийн нийлбэрээ 4 гэж мэдчихэж байгаа. Тэгэхээр хариу 16 байна. За 20 дахь бодлого нь дараах бодорхой рационал илэрхийлэлтийн хэлбэр тооны нийлбэр задлсан зөв харгалзуулаарай гэж. За тэгэхээр эндээс ингээ харсан чинь эхний хэд маань өөр юм байна шүү дээ. X-ийн дөрөвтэй, кубтэй, квадраттай нэг зэрэгтэй байна. За тэгэхээр эндээс бүгдээрээ харгалзааг нь зөв болох хэрэгтэй байна. За энд ингээ харсан чинь манайх энэ ингээ дөрвөн зэрэгтэй. За би нэг навчи. X-ийн 4 дээр нэмэх нь 5-ыг хуваах нь X-ийн квадрат X дээр нэмэх нь 1 гэнэ. Тэгэхээр манайх энэ хүртүүр нь X-ийн 4 дээр нэмэх нь 5-ыг хуваах нь X-ийн куб дээр нэмэх нь X квадрат байгаа. Тэгэхээр хүртүүр маань илүү зэрэгтэй юм чинь бүгд энийг яах ёстой гэсэн чинь бүхэл батраа хэсгээр нялганаа. Тэгэхээр энийгээ би X-ийн куб дээр нэмэх нь X квадрат хуваах ёстой. Тэгэхээр эндээс яах юм гэсэн чинь би X-ээр хөөр X-ийн 4 зэрэгт нэмэх нь X-ийн куб. За ингээ хасангууд хасах X-ийн куб нэмэх нь 5 болж байна. Тэгэхээр хасах нэгээр хөөр хасах X-ийн куб хасах нь X квадрат. За ингээ хассан чинь хасахаар задлахаар хасах X квадрат нэмэх болоод нэмэх 5 чиг хэр. Тэгэхээр энэ үлдэгдэл гэсэн. Тэгэхээр энийг би юу гэхээр бүхэл хэсэг нь X-с ханыг үлдэгдэл нь X квадрат гэх нь 5 биш. Хуваах нь X-ийн куб дээр нэмэх нь X квадрат. За тэгээд цаашаа ялгана. Тэгэхээр би энд ингээ харсан чинь манайх энд нэг юм шугам юм байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр эдгэрд нас харсан энэ ганцаар юм AX дээр нэмэх юм B гэсэн шугам байгаа учраас энэтэй харгалцах юм байна. За дараагийнх нь болохоор яг ингээд тэнцүү зэрэгтэй байна. За энд ингээд энэ хараа энэ 3-ыг бүгд харъя. 3-ыг харсан чинь X-ийн квадрат доотлон X-ийн куб тоо тэгэхээр бүхэл хэсэг ялгарахгүй. Энэ X-тэй X-ийн куб ч юм уу бүхэл хэсэг ялгарахгүй. Харин энэ X-ийн куб энэ доотлон X-ийн кубыг тэнцүү зэрэгтэй юм чинь одоо эндээс маань нэг бүхэл тоо ялгарнаа. Тэгэхээр тэр нь энэ болж тарах юм байна. За өөрбөл А дээр нэмэх нь гэдэг. За дараагийнх нь ингээ харсан чинь манайх X квадрат 2 хувиар нь адилхан мөртлөө хүртүүр нь нэг нь квадрат нэг нь X-тэй тий. За одоо тэгвэл тэр хоёрыг ялгах. За одоо 3 дахь нь юм баг шүү дээ. X-ийн квадрат нэмэх нь 5-ыг хуваах нь X-ийг үржих нь юу байлаа? X квадратыг үржих нь X дээр нэмэх нь гинэ. За тэгэхээр энэ бүгд яах юм гэсэн чинь X квадрат юм чи X-ийн 1 зэрэгт X-ийн квадрат хүртэл явна. Тэгээ X дээр нэмэх нь 1 маань 1 зэрэгтэй юм чинь энэ хүртэл явчихна. Гуруулаа шугамн илэрхийллийн n зэрэгтэй учраас нэг юм коэффициент тавих хэрэгтэй. За би нэг хариуг нь зүгээр ямар юу байна харъя. За тэгэхээр нөгөө хоёрноос ерөнхийдөө төстэй биш шүү те. За тэгэхээр энд хараа энэ хоёр хариуг харсан чинь А хуваах нь гэсэн энэ хоёр нь яг адилхан юм биш. Тэгээ би сүүлийн хоёрын одоо аль нтэй ч яасан энэ ардаа энэ болохоор X дээр нэмэх нь 5. Энэ болохоор X квадрат нэмэх нь 5. Хоёулыг төстэй те. Энэ хоёроос аль нь бол сонголтгүй юм байна. Тэгэхээр аль нтэй ч холбож болно шүү дээ. За эндээс би яах вэ гэсэн чи одоо ижил хоёр хөөр яг ихнийхээ нэгийг бүр хийгээд дуусгач. Тэгэхээр би энд юу гэхээс чи X-ийг X дээр нэмэх нэгтэй цөг өгөөд энд X дээр нэмэх нэгээр өгөөд энд X-ийн квадрат. Тэгэхээр X-ийн квадрат нэмэх нь 5 маань тэнцүү. А X-ийг үржих нь X дээр нэмэх нь B X дээр нэмэх нь B нэмэх нь C X-ийн квадрат. За одоо эндээс яах юм гэж чи X квадрат нэмэх нь 5 тэнцүү. А X-ийн квадрат нэмэх нь AX нэмэх нь BX нэмэх нь B нэмэх нь CX квадрат. За эндээс X-ийн квадрат нэмэх нь 5 гэснээр X-ийн квадратаа нэг ялгаж. Тэгэхээр энэ маань А дээр нэмэх нь C. Эндээс би X-ийг нэг ялгачаар А дээр нэмэх нь B. Тэгээ сул тоон B юм шин. За тэгвэл эндээс би одоо юу харах вэ гэсэн чинь манай сул тоон 5 биш те.
За урд нь x-ийг гişүн алга 0. X квадратын коэффициент нь 1 биш. Ийм байх А, Б, С болгосон. Тэгэхээр B нь бол 5 юм байна. А, B-ийн нийлбэр маань 0 гэхээр манай А маань хасах 5 юм байна. Гэтэл манай А, C-ийн нийлбэр 1 гэсэн шүү дээ. А, C-ийн нийлбэр 1 гэдэг чинь би эндээс C-г болохоор 1-ээс санаа буюу 1-ээс хасах 5 гэхээр 6 болж байна. Тэгэхээр манайхын жишээл яаж задарч байгаа юм гэсэн чинь А нь болохоор хасах 5-ыг хуваах нь x, а B нь болохоор 5-ыг хуваах нь x квадрат, а C нь болохоор 6-ыг хуваах нь x төрөх 1. За тэгэхээр энэ маань ингээд задарчин. Тэгэхээр энэ хоёрын аль нь ч ажиллахаар адилхан байгааз. За яг хөө сүүлийнх нь бас нэг задлж бүгдээрээ. Дөрөвдүгээр нь болохоор x дээр нэмэх нь 5-ыг хуваах нь x-ийн квадратыг хүч нь x дээр нэмэх нь гэсэн. За яг саяных шиг задарна. Яг энэ өмнөхөө ашиглана. Яг бол манайх x-ийг үржих нь x-ийн квадрат гэж нэмэх нь тэгээ x дээр нэмэх нь 1 зэрэгтэй. X-ийн квадрат учраас x-ийн 1-ээс x-ийн 2 хүртэл явчихна. За ингээд шугамаа илэрхийлэх учраас манайх коэффициент энэ нэг А, Б, С явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ижил хоёр өгөхөөр дэдтэйгээ яг адилхан яваад хамгийн гол нь тэнцвүүлэх гэж байгаа юу нь л өөр. Тэгэхээр x дээр нэмэх нь 5 гээд би шууд энийг бичлэгээр нь болчихно гэсэн үг. Тэгэхээр эндээс яг өмнөдөө адилхан x квадратыг үржих нь А дээр нэмэх нь С, x-ийг үржих нь А дээр нэмэх нь Б, нэмэх нь Б болчихно. За энэ тэнцүү байна гэж чинь B маань 5 байна. Энэ x дэмжнийг болоод x квадрат байхгүй юм чинь 0 болчихно. Тэгэхээр эндээс яасан гэж манай B нь 5 юм байна. А, B-ийн нийлбэр 1 гэдэг чинь B-ийн оронд 5-ыг тавьж байгаа чинь 1-ээс сан 5 гэхээр А нь хас 4 юм байна. За гэтэл А, C-ийн нийлбэр нь 1 гинэ. Тэгэхээр манай C маань хасгаатай тэнцүү буюу 4-тэй тэнцүү байна. Тэгэхээр энэ тохиолдолд би юу тавих юм гэж чинь А-гийн оронд хас 4-ийг хуваах нь x, а B-гийн оронд болохоор 5-ыг хуваах нь x квадрат, а C-гийн оронд болохоор 4-ийг хуваах нь x дээр нэмэх. За тэгэхээр одоо манайх энэ маань бас яг адилхан энэ хоёр маань яг гэрэн төстэй гэсэн шүү дээ. Коэффициент нь 5 байхгүй учраас. За тэгэхээр энэ хоёр маань аль нь ч харуулж болох учраас хариу нь сонголтгүй юм байна.